Тэгэхээр одоо тариалны салбар гэдэг нөр тогт. Нэг талаа тариална. Гурил үйлдвэрлэгч. Тийм биз? За тэгээ бусад хүнсний үйлдвэрүүд юм. Зогцоороо оршиж ээж энэ систем оршид. Хөдөөж намны бодлогын алдаа бол энэ системийг эвдлээ санаа. Та манай яамны хамгийн гол зорилт бол хямдхан гурил гэсэн юм ярьж байна. Энэ бол бодлогын том алдаа. Тэрүүний гишүүдээ хэлдэг гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Эцсийд та нар хямдхан гурил хөөх юм бол 90 он шиг Монгол улсын бүх хөнгөн үйлдвэрийн салбарыг унгаасан шиг одоо ганц төсчүүлдээд байгаа хөдөө аж ахуйн салбар унгаана. Эцэс Монгол улс хэрэглэгч ард түмэн бол хуурна. Ядтаа арай гэд дисээд хувийн одоо аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийгээд энэ салбарыг босгоод ирсэн энэ улсуудын 10 жилийн хөдөлмөр шүүд багаар утга сүүлийн 10 жилийн хөдөлмөрийг үгүй хийхээр энэ том бодлогын алдаа хийж байгаа. Энэ салбарт итгэлийг та нар унгааж. Энэ салбарт орж байгаа гадны хөрөнгө оруулалтыг та нар унгааж. Дотоодын болон хувийн хөрөнгө оруулалт. Эцэс Монгол улсын зорилго бол хямдхан гурилтай биш. Гурил өнөөдөр Монгол улсын хүнсний хэрэглээний үндсэн бүтэж байгаа болчихсон гурил бол асар олон сонголттой болж. Маш бага хэмжээнд гурилын хэрэглээ бол дасралтгүй гурилын хэрэглээ дасралтгүй унж байгаа. Гурилаар хийдэг бүтээгдэхүүний хэмжээ улам нэмэгдэж байгаа. Та нар харин энэ үйлдвэрлэлээ доктортой байдал авч яваад тариаланчтай дэмжиж, тариаланч тэрээр түшиглээд эрчимцэн мал аж ахуй. Эрчимцэн тэр дахиа, гахаа, тэр тэжээлэн тарих ийм бодлого, энэ салбарыг болон эрчимжүүлэх бодлогоо явуулах ёстой болохоос биш. Та нар урам дээр нь яг ийм дөнгөж эхэлж байгаа ажлын та нар ус цацж устгах шүү дээ. Энэ бол бодлогын их том алдаа. 90-ад оны хамгийн том алдаа тэр байсан. Монгол улсын бүх хөнгөн үйлдвэрийн салбар устгасан. Яагаад гэвэл та нар хэрэглээ хөөсөн, хямдхан хөөсөн. Тэгээд Монгол улс үйлдвэрлэх потенциал чадвархаа алдсан. Хоёрдугаар энэ 6 сарын 1 үлдэр улсын хурлын тогтоолоор бид хэрэлдэж 6 сарын 1 гэж бодлого гаргаж ирсэн. Энэ бол улсын улс төрийн шийдвэр байсан. 6 сарын 1-ээс хойш 1 тонн оруулах ёсгүй. Хоёрдугаар танаа өгж байгаа мэдээлэл буруу байна. Та бол Монгол улс энэ жил ургасан нийт ургацын 60% чанаргүй гэж ярьж байна. Энэ бол яам ажлаа мэдэхгүй байгаа шинж. Танаа ажиллаж байгаа тэр салбарууд үнэхээр эрх шин зөрчилд орсон шинж. Би энэ салбарт бас хэдэн жил ноцолж байгаа үед энэ жилийн будааны чанар сайн байна. Гурилын үйлдвэрүүд 19 цавуулаг 19-оос дээш хувийн будаа авж байгаа. Үйлдвэрлэж байгаа. Гэтэл та нарын энэ үн докторжуулах гэдэг мөнгө тараасан бодлого чинь Монголын хамгийн том гурил үйлдвэрлэгч Алтан тариа компани оролцоогүй шүү дээ. Оролцохгүй гэж. Ийм муухай хуульдаанд оролцохгүй. Татвар зүйчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахыг дэмжихгүйгээд Монголын хамгийн том гурил үйлдвэрлэгчид татгалзаад зах зээлийн зарчмаар явж байхад энэ салбар дахь төрийн оролцоо үнэхээр хин хэмжээнд хэтэрсэн л дээ. Тэгээд будаа одоо нөгөө санд улсын санд нэг хэдэн гурил будаа авдаг. Тэрийгэ буцаагаад хувийн өөрхөн эрх шин үйлдвэрүүдэд тарааж өгдөг. Нэг ийм нэг хуульдаан энэ салбарт нь нүүрлж байгаа. Ганц будаа биш. Махны асуудал, махны бэлтгэлийн асуудал. Мах хөлдөөд ингэ улсаас мөнгө өгдөг. Зойрны үүдэнд нэг хэдэн мах хөрж хаачгаад цаатал нь хоосон байдаг. Буюу энэ системийг дагсан юм мэддэг уудаг энэ тогтолцоо бол энд бол бүр ингэ нэг гурван тал руу ороод маш айхтар хөгжөөд